сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэндээ арсандаа хайртай хүн бүрийн мэддэг гоо сайхны нууцын талаар мэдээлэл хуваалцъя. Өөртөө хайртай хүн бүхэн гадаад төрхийг хайрлаж, ямар ч асуудалтай тулгарсан арсаа инкрийлэн хайрлаж чаддаг. Арсаа хайрлана гэдэг хамгийн үнэтэй бүтээгдэхүүнээс сэргэлж, өөр бусдаар тоолгүй орхихийн нэр биш юм. Арсаа хайрлаарай. Тэгвэл арсан таныг хайрлах болно. Өөрийн төрлөх гоо сайхнаа хайрлан дотроосоо гэрэлтэж, өөрийгөө хүлээн зөвшөөрч арсаа хайрлаж чаддаг хүмүүсийн нууц нь юу юм бол? Үүнд нэгдүгээрт нь тэд арсаа сонсож ойлгож чаддаг. Арсандаа хайртай хүмүүс арс арчилгаандаа өөрийн онцлогтой тохирсон бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний тулд арсны онцлогоо тодорхойлж ойлгохыг хичээдэг. Тэд тослогжилт, нүхжилт, үрчлээс нүсээ толгой, хуурайшилтаа сэргийлэх бүтээгдэхүүнийг өөрийн асуудал тохируулан хэрэглэж хэвссэн байдаг. Хоёрдугаарт нь тэд арсандаа юу хэрэглэж байгаагаа судалж ухаалаг ханддаг. Арсаа ойлгож сурсан хүмүүс бүтээгдэхүүн сонгохдоо сурталчилгааны чамийн үгсээс илүү найрлагыг нь судалж, орц бүр нь ямар нөлөөтэй талаар бүрэн ойлголттой болсон байдаг. Тэд бусдын шуурч буй бүтээгдэхүүнээс илүү зөвхөн өөрт юу тохирох нийцхийг маш сайн мэддэг. Жишээ нь яцын амьд найрлагатай бүтээгдэхүүн батгшилт, нүсээ толгой булаалтанд сайн бол салхицлын хүчлэнд батг болон хардлагатай батхыг маш үр дүнтэйгээр цэвэрлэх, үрчлийг тэнэлгэх, арсыг зөөлрүүлэх үйлчлэгээтэй гэх мэтийг мэддэг. Гуравдугаарт нь тэд нэг удаа биш тогтмол арсаа харчилдаг. Арсандаа хайртай хүмүүс нэг удаагийн үйлчлэгээ авахаас илүү арсаа өдөр, цаг хорон бүр хайрлаж арчилж байдаг. Бохир гараараа нүүрэндээ хүрэхгүй, будгаа заавал арилгаж унтах зэргээр ямар ч нөхцөлд арсаа хайрлаж төрхөн зургийн эвгүй зүйлээс болж стрессдэггүй. Арс өнгөө алдсан бол юунаас болсон гэдгээ тэд анзаарч сарын чухам аль үед нь юм гараад буйг тэд анзаарч ойлгож мэддэг. Дөрөвдүгээрт нь тэд баталгаатай газараас гэрхаа худалд авалт хийдэг. Арсандаа төрхийг бүтээгдэхүүнээ баталгаатай газараас авах хэрэгтэй арсандаа хайртай хүмүүс сайн мэддэг. Бүх газрууд нь албан ёсны гэж сурталчилдаг. Үнэхээр албан ёсны эрхтэй газрууд брендийнх нь албан вебсайтад байсан байдаг шүү. Тавдугаарт нь тэд зад тэмдэглэлийг андахгүй. Тэд хамгийн шилдэг газруудын зад тэмдэглэлийг андахгүй гэж. Тиймээс тэд өөрийн арс арчилгааны бүтээгдэхүүнийг бусдаас өрсөж авч чаддаг гайхалтай хүмүүс билээ. 6 дугаарт нь тэд арсаа гаднаас нь ч дотроос нь ч хайрладаг. Арсандаа хайртай хүмүүс өдөр бүр түргэн хоол идэж шарсан хуурсан муу хүнсээр арсаа алдаггүй. Тэд гаднаас нь арчлахаас гадна бие сэтгэлээр тордож үнэхээр л өөрийгөө хайрлаж сурсан байдаг. Тэд тогтмол цагт унтаж өглөө босоод бүлээн ус уух зэргээр энгийн жижигхэн алхмаас толгор сайхан арс бий болдог гэдгийг бүгд мэднэ. 7 дугаарт нь тэд сонирхолтой мэдээгээр өөрийгөө байнга цэнгэлдэг. Чихэр идэнгүүт л нүүрэн дээр юм гардаг. Тослог арстай бол тос түрхэх хэрэггүй гэх мэт өрөөсгөл хэвшмэл мэдээллээс илүү гэрхаа арсаа арчлагч нар баталгаатай сонирхолтой сошиал хуудасуудыг аль хэдийн дагсан байдаг. Яагаас сэрүүм хэрэглэх вэ? Эмзэг арсыг эмчлэх зөвлөгөө, гар батг арилгах нууц гэх мэт арс арчилгааны тухай үнэн зөв мэдээллийг бодит баталгаатай газраас авдаг. Арсны эрүүл мэндийн хамгийн чухал нууц бол чийгшил юм. Арсыг хангалттай чийгшүүлэх нь зөвхөн гаднах төдийгүй дотор гоо сайханд ч нөлөөлнө. Хэрвээ арсаа зөв арчилж чийгшүүлж байвал арсд нь таныг илүү гэрэлтсэн гоо үзэсгэлэнтэй болгоно. Арсаа чийгшүүлэхийн тулд дараах зөвлөмжийг дагаарай. Үүнд нэгдүгээрт нь өдөр бүр ус уухаа бүү мартаарай. Ус бол бидний арсны хамгийн сайн найз юм. Өдөрт хангалттай хэмжээний ус ууснаар арсыг дотроос нь чийгшүүлж өгдөг. Хоёрдугаарт нь чийгшүүлэгч тосоо сонгохдоо анхаараарай. Арсандаа тохирсон чийгшүүлэг тос сонгон өдөр бүр хэрэглээрэй. Энэ арсанд гүн чийгшил өгч төрөлхөн гоо үсгэлэнт нь хадгална.
3-дугаарт нь арьсаа буруу арчилж болохгүй. Үүнд буруу угаах, хит их химийн орс найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж зөөлөн арчилгааг эрхэмлээрэй. 4-дугаарт нь чийшүүлэгч маск болон ампул хэрэглэж аншаарай. Маск нь арсыг гүн чийшүүлэхээс сайн нөлөөтэй. 7 хоногт 1-2 удаа чийшүүлэгч маск тавьж оройдоо сайн чанарын ампул хэрэглэхийг зөвлөж байна. 5-дугаарт нь арьс арчилгааны дарааллыг зөв дагаарай. Арсыг цэвэрлсэний дараа тонер, ампул, чийшүүлэгч тос зэргийг зааврын дагуу зөв дараалалаар хэрэглэх нь чухал юм шүү. Арьс бол бидний говь сүслэнгийн тол юм. Тиймээс арсыг хайраар арчилж анхаарал халамж тавьж байгаарай. Таны арьсад нь танд талархаж илүү гэрэлцэн говь сүслэнтэй байх болно. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.